За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ 7 өнөөгийнхөө сургалтын дадлагын хичээлийг заагаад бэлэн боллоо. За чадамжийн нэгж маань цахилгаан хөдөлгөөрийг удирдах гэсэн чадамжийн нэгжээр за гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт нь болохоор хоёр эргэлтэй хөдөлгөөрийн удирдлагын эхлэлийг холбох гэдэг хичээл. За та бүхэн хичээл эхлэхийн өмнө Simulate гэдэг програмаа аппликейшн утсан дээр нээгээд бэлдээд байж байгаарай. За өмнөх хичээлээр бид дохионы гэрэлтэй нэгтлэн эргэлтэй хөдөлгөөрийн холболтыг зураад үүнийгээ туршаад холбож сурсан байгаа. За энэ маань нэгтлэн эргэлтэй хөдөлгөөр гэдэг маань хөдөлгөөр маань баруун зүг рүү эргэсэн бол яг л чигрээл баруун зүг рүүгээ эргэж ажил үргийг гүйцэтгэдэг ийм хөдөлгөөрийг нэгтлэн эргэлтэй хөдөлгөөр гэж нэрлэдэг байгаа. За дохионы гэрэл маань хөдөлгөөрийн ажиллаж байгааг тохиолно. Улаан гэрэл маань хөдөлгөөрийг зогсож байгаа буюу ажиллаагүй байгааг тохиолох үүрэгтэй ийм холболтыг хийж сурсан байгаа. Өнөөдрийн хичээлээр хоёр чиглэлд удирддаг хөдөлгөөрийн удирдлагын хэсгийг хийж сурах байгаа. За удирдлагын хоёр чиглэлд иргэдэг хөдөлгөөрийн жишээ нь бол хамгийн нэгдүгээр лифт байна. За лифт бол хүмүүсийг дээш нь доош нь давхар хооронд зөөвөрлөх үүрэгтэй байдаг. За лифтний шат маань дээшээ дээд давхар руу явж байхад цахилгаан хөдөлгөөр баруун тишээгээ эргэжээдэг бол лифт доошогоо доод давхар руу явхад хөдөлгөөр маань зүүн тишээ эргэж явах жишээтэй байдаг. За барилгын кран бол ачаа тишийг мөн дээш нь доош нь зөөвөрлөх үүрэгтэй. Лифттэй ер нь бол ажиллах зарчим нь адилхан байна. За тууцан дамжуургууд байна. Тууцан дамжуурга нь ихэвчлэн үйлдвэрлэлд хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүнийг дараагийн дамжуурга руу зөөх, тээвэрлэх ийм үүрэгтэй. За мөн буцаан авчрах гэх мэтчлэнгээр түүхий идэг буцаан авчрах, бэлэн болсон бараа бүтээгдэхүүнийг зөөх ийм үүрэгтэй байдаг. За автомат хаалга байна. Хаалга нээгдэхэд хөдөлгөөр мөн л цахилгаан хөдөлгөөр ордог. Цахилгаан хөдөлгөөр маань баруун тишээ эргэж идэг болвол хаалга хаагдахад цахилгаан хөдөлгөөр зүүн тишээгээ эргэж идэг. За гэх мэтчлэн амьдрал дээр гарч байгаа дандаа механик хөдөлгөөнүүдийг цахилгаан энергиээр маш амархан байдлаар автоматар удирдах ийм боломжийг олгож өгдөг ийм чухал холболтыг өнөөдөр багш нь заах гэж байна. За хичээл эхлэхийн өмнө сая багш нь хэлжсэн Simulate гэдэг утасныхаа аппликейшнийг нээгээд бэлдсэн байгаараа. За яг энэ Simulate гэдэг програмтай хичээл орж явах тохиолдолд хүүхэд суралцагч болгон схемээ дагаж зураад хийгээд дадлагынхаа хичээлийг дүгнүүлээд явах юм байна. Хамгийн гол нь яг дагаж өөртөө зурж сурах байгаа шүү. За схем чартлахтай томруулах юм бол рубел 1, соронзон залгуур 2 ширхэг, дулааны эрлийн 1 ширхэг, 3 даралтай залгах салгах аппарат, цахилгаан хөдөлгөөр, цахилгаан дамжуулагч утас гэсэн томруулууд орно. За ингээд програмаа нэтгээд за Simulate програм маань нэгдсэн байна. За энэ дээр багш нь хоёр талын эргэлтэй хөдөлгөөрийн хүчний хэлхийг зурсан байна. За хүчний хэлхэн дээр бааз зэрэг тайлбарах юм бол өмнөх хичээлээс ялгаатай байгаа зүйл нь KM2 гэсэн соронзон залгуур нэмж орж ирсэн байгаа. Энэ нь ямар үүрэгтэй юм гэхээр KM1 соронзон залгуур нь цахилгаан хөдөлгөөрийг ийм 3 хөдөлгөөрийг зүүн тийш нь эргүүлэх үүрэг гүйцэтгэдэг болвол KM2 нь цахилгаан хөдөлгөөрийг эсрэг тийш нь баруун тийш нь эргүүлэх үүрэг гүйцэтгэдэг ийм хоёр соронзон залгуур орж ирж байгаа. За энэ хоёр соронзон залгуурыг ажилуулах удирдлагын хэлхийг одоо зурж сурцгаая. За хамгийн түрүүнд удирдлагын хэлхэнд бол хоёр соронзон залгуур байгаа учраас хоёр асаах коноп хэрэгтэй, нэг зогсоох коноп хэрэгтэй байдаг. За конопоо сонгож авъя. За асаах коноп 1.
асаах коноп 2. За S2 асаах конопоор KM1 соронзон залгуурыг удирдна. S3 асаах конопоор KM2 соронзон залгуурыг удирддаг. За энэ конопнуудын нэрийг та нар маань мэдж байгаа учраас багш заавал энэ дээр нэрийг бичиж яваад яг уу шууд өөрийнх нь нэрээр нэрлээд явчих. За одоо зогсоох конопоо сонгоё. Зогсоох коноп маань S4 гэсэн нэртэй зогсоох коноп. За зогсоох коноп нэг л байх ёстой. Хөдөлгүүрийг унтраагаад асаах конопыг дараад дахиад унтраагаад нөгөө асаах конопыг дарах ажилуулах юм үүрэгтэй. За дээр нь өшөө блок контактууд орж ирнэ. 2 соронзон залгууртай байгаа учраас 2 блок контакт орж ирнэ. За энэ блок контактыг KM1 соронзон залгуурыг блоклох контакт гээд нэрийг өөрчилчих. KM. Энэ маань K1 байгаа учраас KM1 болох юм. За болчлоо. За энэ маань KM2-ын блок контакт. KM2-их. За шүү. Одоо KM1-ийн зүрхөвч орж ирлээ. За энэ маань KM2-ийн зүрхөвч. За ингэ байрлуулчихъя. За одоо энэ дээр хоргийн контакт гэдэг нэгэн шинэ контакт орж ирнэ. Хоргийн контакт нь хэвийн нөхцөл байнгын залгаатай байдаг контакт. За энэ маань KM1-ийн хоргийн контакт. KM1-ийг. За энэ нь болохоор KM2-ийн хоргийн контакт. За ерөнхийдөө ийм удирдлагын хэлхээнд эдгээр одоо контактууд орж ирлээ. За одоо холболтоо хийцгээе. Холболтоо зогсоох конопноос эхэлж хийх ёстой. Зогсоох конопны 2 маань асаах конопны 3 дээр, асаах конопны маань 4 нь KM2 соронзон залгуурын хоргийн контакттай. KM соронзон залгуурын 2 соронзон залгуурын хоргийн контакт маань KM1-ийн зүрхөвчтэй холбогдно. За асаах коноп 2 маань KM1-ийн блок контактуудтай зэрэгцээ холболтоор холбогдно. За асаах конопын 3-аас нөгөө асаах конопын 3 шууд зэрэгцээгээр холбогдно. За 4 нь KM1-ийн хоргийн контакттай. Нэгэн хоргийн контакт маань 2-ын катушктай. За KM2-ийн блок контакт нь асаах коноптой зэрэгцээ холболтоор холбогдоод KM2-ийн А2-ууд нь хоорондоо холбогдно. За асаах коноп маань L1 гэсэн шугамаас дижигдэнэ. Энэ маань ялтай шууд холбогдно. За ерөнхийдөө ийм холболт байна. За энэ холболтыг одоо зөв эсхийг бидэргээр шалгаж үзье. За зөв болсон болвол хэрв энэ холболт маань зөв болвол яах вэ гэхээр тоглоулахад энд асаах конопыг дарахад KM1 соронзон залгуур татна.
За KM1 соронзон залгуур татаад хөдөлгүүр зүүн тишээ эргэж яхад S3 асаах конопыг дарахад KM2 соронзон залгуур татахгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл фаз мөргөлдөхөөс хамгаалах ёстой. Энэ ийм холболт байвал зөв. За ингээд ажиллаж явах тохиолдолд S4-ийг дараад мотор унтраагаад моторын унтрсны дараа S3-ыг дарахад KM2 соронзон залгуур маань татаад хөдөлгүүр ажиллах ёстой. За туршиж үзцгээе. За тийм ээ. KM1-ийн соронзон залгуур татлаа. KM1-ийн маань үндсэн контактууд дижилтэй боллоо. За энэ дээр сая багшны энд нөгөө автомат таслаараа залгаагүй байна. За одоо автоматаа залгалаа. S2-ыг дарлаа. KM1 соронзон залгуурын катушк ажиллаад үндсэн контактууд татагдаад мотор маань ажиллаж эхэллээ. За одоо S3-ыг дарахад энэ контакт татахгүй байвал бидний холболт зөв гэсэн үг. За S3-ыг дарлаа. Татахгүй байна тийм ээ. Татахгүй байна. Энд хориг хийчихсэн. Энд салцсан байгаа учраас татахгүй байна. За асаах конопыг дарлаа. Хөдөлгүүр унтрлаа. S3-ыг дарлаа. S3-ыг дарахад KM2-ийн катушк татаад KM2-ийн үндсэн контактууд залгагдаад мотор ажиллаж байна. За S2-ыг дарахад энд контакт залгагдахгүй. Энэ контакт залгагдахгүй байх ёстой. За дарж үзье. Залгагдахгүй байна. Энд хоригийн контакт салаад моторыг хамгаалж байна. За удирдлагын хэлхийг ерөөсөө л ингэж л холбдог. За зогсоох конопыг даръя. Ингээд мотор маань унтрна. Дахиад S2-ыг даръя. KM1-ийн зүрхвэрт татлаа. Үндсэн контактууд татлаа. Хөдөлгүүр ажиллалаа. Энэ контактыг дарахад ажиллахгүй байх ёстой. Яг гэвэл энд хориг хийж өгч байна тийм ээ. За унтраах конопыг дарлаа. S3-ыг даръя. KM2-ийн соронзон залгуур татлаа. Үндсэн контактууд залгадлаа. Мотор ажиллалаа. За ингээд хөдөлгүүрийг ийм 3 хөдөлгүүрийг S2, S3 гэсэн конопоор 2 чиглэлд удирдана. За S2 нь хөдөлгүүрийг зүүн эргүүлж байдаг болвол S3 нь цахилгаан хөдөлгүүрийг баруун эргүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл лифтэнд ороод 10 гэсэн тоог дарахад S2 залгагдаад хөдөлгүүр зүүн тишээ эргэж яхад лифт маань дээш явж байгаа. За 10 давхурт очиход энд автоматар шууд хөдөлгүүр унтрлаа. Дараагийн зорчигч орж ирлээ. 1 давхрыг дарахад хөдөлгүүр маань баруун эргээд доошоо 1 давхар руу зорчигчийг зөөж буулгалаа. 1 давхарт очлоо. Энд автоматар зогсоох коноп ажиллаад хөдөлгүүр маань унтрахад 1 давхарт хөдөлгүүр зогсно. За ингэж ажиллаулдаг байх нэ. За та нар маань Simulate гэдэг аппликейшн дээрээ багшигаа дагаад зураад сурсан бахаа. За гэртээ схемээ зурна. Дэвтэр дээрээ сайхан зураарай. Өнгөөр ялгаж зураарай. За тэгээд схемээ цээжлээрээ аппликейшн дээрээ дахин зурж туршаад туршсан зургаа коммент хэсэгт оруулж үнэлгээгээ аваарай. За та бүхэндээ амжилт хүсье. Дараагийн хичээлээр уулзцгаая.